сайн байцгаана уу? Шинэ бичлэгтэй тавтай морил юуна байна. Энэ удаагийн бичлэгээр та бүгд болсон явдал ярьж өгвөл. За тэгэхээр яг энэ бичлэг 11 сарын 23-нд орж ивэл би өөртөө баяр хүргэмээр байна. Ямар ч тач одоо ингээд бичээд сууж ийн. Тэгээд ажил хичээл хажуугаар эвлүүлээд 23-нда яг ингээд амжаад орчих юм бол үнэхээр гоё юм. Яагаад гэхээр 11 сарын 23-нд Солонгост ирсэн байгаа. Тэгээд ирээд одоо жилийн нүрийг үзэж чинь. Өнөөдөр болохоор 14. Тийм. Манай дүүн төрсөн өдөр болж байгаа. За энэ завшааныг далимдуулаад дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргье. Yay! За тэгээд ойд ингэж удаан ярьж суудаг бичлэг бол хийгээгүй юм байна. Ер нь л ойд бичлэг хийгээгүй. Тэг чатаараа хийхийг хичээж байгаа уг нь бол болсон явдал гэдэг нь ямар нэгэн юм гимт хэрмэрийг л дэнзий өөр хүмүүсийн судалгааг ингээд та бүхэнд хэлэх биш. Нэг жил надад Солонгост ирээд юу тохиолдсон, яасан хийснэгээ би ер нь бол бичлэгэн дээр нэг хуваалцаагүй. Тэгээ одоо яг ирсэн нэг жил дээрээ яах вэ гэж бодсноо. Тэг надад тохиолдсон юмнууд маань маш их сонирхолтой аваад явдалтай байсан болохоор тэрийг ярихаар шийдлээ. Тэгээд бас Солонгост ирэх гэж байгаа болон ирэхийг хүсэж байгаа хүмүүс гинтийн ийм асуудлууд бас байдгийм биш үү гэдгийг хараад авчвал зүгээр байх гэж бодож байна. Тийм. Гэтэ ер нь бол юу ч болсон энэ төр бүхний ард даваад гардаг. Тийм болохоор ирээд сураад үзэх хэрэгтэй гэж бодож байна. Yes. Тэгэхээр эхлэе. 11 сарын 23-нд ирсэн. Ирэхэд бол айгүй тийм би Солонгос Японыг харьцуулсан нэг юм бичлэг хийжсэн заяа. Тэрийг яг үзэж болно. Тэгээ одоо ингээд цохос ингээд яриа явчих. 11 сарын 23-нд ирлээ. Тэгээ айгүй тийм чихэн хүүтэн байсан. Тэгээд ирчээд 4 хоногийн дараа найзтайгаа шууд Сөүл явж үзээд тэгээд энд ийм нэг жоохон өнгө муутай. Японыг бодоход ийм өнгө муутай байсан. Ахгүй яг өвлөн ирсэн чинь ингээд модон шалтан болцсон. Тэгээд цаас байхгүй. Тэгээд тэгсэн чинь 4 хоногийн дараа цаас ороод үнэхээр үзэсгэлэнтэй болсон заяа. Яг л Монгол шиг ер нь л амар их цаас ундаг юм бэ лээ. Ер нь л найдланд нүлийн хунсан. За нэг Сөүл орж үтсэн. Өвлийн улиралтай одоо ингээ нэг удаа Сөүл орсон заяа. Найстайгаа хамт Сөүлийг үзээд, гоё номын сан үзээд, шоу үзэж үзээд ирсэн. Тэгээд Солонгосын гоёыг мэдрээд иржээлаа. Тэгээд хэлний бэлтгэлтэй 7 хоногийн дараагаас 7 хоногийн өмнө ирээд жаалжуул юм бэлтэж байгаа 7 хоногийн дараа хэлний бэлтгэлтэй орсохгүй. Гэхдээ элэлт болгон өөр өгд юм лээ. Эренгутлан маргааш нь ордог хүүхдүүд ч байна. Жохоо удаж жаад ордог хүүхдүүд ч байдаг. Тэгээд би бол 7 хоногийн дараа орсон. Тэгээд shit. Энэ тэгээд бүр амар хэлж байгаа. Ирчээд нэгдүгээр ангиас суухгүйгээр шалгалт өгөөд ингээд ер нь бол бодохдоо 3-аас суuna гэж бодож шалгалт өгсөн. Гэхдээ би чадаагүй. Гэхдээ би шалгалтаа ер нь бол муу өгөөд тэгээд 2-оос авсан байгаа. Тэгээд өөрийгөө муу өглөө гэж зүхээд, уйлаад, дуулаад бүр ингээд амар шар хөдлөөд тэгээд за окей сууглах юм бол сууя гэж 2 дугаар ангитаа ороод суусан чи үнэхээр яг миний өмнө нь үтсэн байсан сурсан байсан зүйлс ингээд хоол унттайгаа идэгдээд дууссан байсан байлээ. Тэгээд ер нь бол баярлалдаг би тэр багшид зөв байсан байна. Яаж ингээд би ингээд нам гурлаа оруулж цаашдаа тхүүг ингээд гуугаад тасахгүй гэсэн чинь тэгээд үгүй чи ингээд хоёрлоо ор гэв. Тэгээ орсон 2-тоо суусан, 3-таа суусан, 4-төө суугаад тэгээд сая коллежд орсон байгаа. Тийм. 2-3-таа суудсныхаа дараа би топог өгөөд тэгээд топог 3 тэгээд дараагийн өглөн дээрээ топог 4 гэж авсан. Тэгэхээр тэр 2 дугаар ангид орсон маань бол амар зөв шийдвэр байсан. За хэлний бэлтгэлийн хувьд бол ер нь бол миний бодлоор би чинь Монголд 4 жил Солонгос хэл сурсан. Яг 4 жилийн 2 жил нь ковид гээд бараг юу ч сураагүй. Тэгээд 2 жилийнхэн мэдлэгийг ер нь бол өөрөө хувьдаа мэдчихсэн гэж би ингэж боддог байхгүй юу? Заажсэн хичээлүүдийг. Тэгээд өөртөө жоохон бардаад юу ч сураагүй ер нь бол. Тэгээд ирээд энд ингэ сурсан чинь яг 5 өдөр 4-5 цагаар илүү Солонгос битүү багш нараа ороод тэгээд ангийнхаа хүүхдүүдэд чинь солонгосоор ярих шаардлагатай болохоор тэгж яриад хаар хэл бүр маш сайжирдаг.
Хүмүүс бол зөвлөдөм мэлээ л дээ. Ер нь бол энд ингээд төлбөр өндөр болохоор Монголдо сураад оноогоо авчаад ирээрээ тэгээ шууд эндээ ингээд ирээд сурвал хугацаа болоо мөнгө хэмнэн шүү гэдэг заяа. Гэтэ миний хувьд би Монголд бүлэгтэн сураад төгсөөд ирсэн хүний хувьд надад ирээд сурсан нь үнэхээр чухал зүг байсан. Маш сайн байсан тэр бүр ирээд сурсан нь ингээд толгоон дотор бүр амар сайн орсон би яагаад. Тэгээ яагаад гэхээр энд чинь угаасаа Солонгост ажил хайна, ажил хийн, тэхийн тулд хилээ илүү сайн сурна. Тэхийн тулд хилээ сурахын тулд хэл үг дүрмээ сурахын тулд хичээл дээрээ идэвхтэй байгаад тэрийг сураад үгэж хэжилд очиж шалгалтаа өгөөч юм уу те амар тийм шахуу сурж байгаа байхгүй юу. Монголд болохоор тэгэл наануу цаана үг гэлэлтэй энэ асуудал гарч ирэлтэй автобусанд төвчөрч стресстэй авсаар адил дуусчдаг ч юм уу. Тэг мэдгүй. Надад бол ердөөсөө энд ирж сурснаа одоо амар хүтэн байгаа да. Таны дуртай. Надад бол энд ирж сурсан бол нэг хамгийн зөв байсан. За тэгээд би саяхан найзуудтайгаа ингээд хэлний бэлтгэлээр ирсэн найзуудтайгаа нэг уулзаад ярьж суугаа. Тэгээ бид нэр анх хэрэгтэй яасан гэж ярьсан чинь үнэхээр сонирхолтой хүн чинь мартчихдээ мэн. Нэг жил бүр амар хурдан өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээ яг анх яаж ийжсэн мартцсан байж байгаад тухайн үед найзуудтайгаа ярьсан чинь би нэрээ ингэж ийсэн штгээ сансын. Тэгээ яг тэрнийхээ талаар ингээ гоё ярмаар санагдаад хүнд хэлж байгаагүй зүйлс маань ахгүй юу. Яасан бэ гэхээр би сургалтын төлбөр инээтрэг гээд айгу ер нь бол мөнгө багтаа ирсэн энд. Яг тэгвэл манай найз ингээд гэрээ ингээд бэлтцэн хоёул хамт амьдраа миний найз ингээд зүгээр шууд хүрээд ирээ гээд ингээд гэрээ бэлтцэн ирэхэд ингээд гэр бэлэн байсан. Тэгээд яг би бас хоосон ирсэн үйл бас үгүй юм шиг байгаа. Нэг 500 мянган вон монтой ирсэн юм уу? Тэгэл ирээл тэр чинь хүнжил аваад тэгэл хэрэглэх юм аваад тэг ихний 1 сар яасан ямар ч тач ажил олдохгүй яг тодорхой хэмжээний суурь байгаа болохоор би ажил хийн би очоод шууд хийн гэсэн бодолтой ирсэн чинь өвөл ер нь бол ажил багасчдаг. Тэгээд хайгаад ажил олдохгүй байсан. Тэгээд ихний 1 сарда тэг ингээд сөөвөл орсон гэсэн чинь сөөвөл ороод тухайн мөнгөө ингээд жоохон тарцуулаад тэг ихний 1 сарда ингээд тэр мөнгөөр ингээд амьдарчиж байгаа. Гэтээ манай найз болон найзын дүүтэй хамт ингээд бид 3 амьдардаг гэсэн айгу том байранд. Тэгээ манай найз болон найзын дүү хоёр бүр үнэхээр надад тусалсан. Тэгээ мэдгүй надад ингээд айгу мөнгө хэрэг болоод идэг байсан юм аа. Тэгээ тэгэхэд болохоор манай ингээд найз дүү хоёр хоёул ингээд зоос цуглуулдаг заяа. Ер нь зоосоо хэргэлдэггүй. Бэлэн мөнгөний хариул зоос ирч хонгаал ингээд зоосныхаа хайрцагтаа хийчдэг. Тэгээд тэрийг ердөөсөө хэрэглэхгүй гэд. Тэгэн гутал нь би ингээд энэсээ хэрэглэж болох уу гэж асуугаад тэгээд тэгэн гутал би тэрийг ингээд заасныхаа төрөөсийн тэгээд аваа гардаг заяа. 500-ын тустай 100-ын тустай хийгээд тэгээд өдөр хичээлдээ явж кебаб ч юм уу өдрийн хоолмол эдэж мэлхтэй тэр цоосоо ингээд тоолоос өгсчтэй за ингээд бүр ингээд 100 тар ингээд хэдэн мянгагч тоолоод байгаа. Тэгээд тэр нь надад яг амар манай дүү найз хоёрт болохоор жоохон яшигтэй. Тэгээ бас ингээд зоос тоолоод ингээд зөвхөд харж жоохон ичмэр ч юм уу нэг тиймэрхүү ер нь бол энэ дээр нь бол тэгээд идэв. Байдаг байсан. Тийм гот надад бол надад хамаагүй би зүгээр ингээд тоолол амаараа эдмэр байгаа юм авчи л та гэт. Тэг ингээд тэр зоосоор ингээд нэг хэсэг амьдрваа. Тэг амьдарж агаад ажилд орсон юм. Хамгийн түрүүнд. Тэг манай найз бас зоочилж өгөөд гэрээс аягүй хол 5 тоод хичээл таарчаад оройн нь сайхан цүнхээ ингээд үрээд эндээс автобусанд суугаад цаашаа гिचаан суугаад тэгээ дахин автобусанд суугаад 3-4 цаг бараг явдаг байлуу. Тэгээ ингээ орой очиод тэгээ тэндээ ингээд 2 өдөр байрлалчаад нэгдхийнхаа үүрээр 4 гэж босдог байлуу. 4 гэж босоод нааш ирдэг байсан баха. Тэгээ 4 байлуу 5 гэж босож нааш ирдэг гэсэн. Тэгээ ирээл угаасаа шууд ихний цаг дээр гэрлөөгөө орж хүнд цүнхээ тавьчаал хичээлийнхаа цүнхийг аваад хичээлдээ суудаг. Тийм ажил би яг 1 сар хийсэн. Тэгэхээр 4-7 хоног хийсэн гэсэн үг байгаа байхгүй юу? Ажил нь ямар ажил вэ гэхээр зөвхөн шигдааны ажил байсан. Шигдаанд цайны газар зөөгч хийх ажил. Тэгээд тэгсэн чинь манай захирал чи ингээд амар холоос ирж байгаа юм жаа одоо ингээд дэмээ ахаа. Ингээд ойроос ирж байгаа хүн авъя. Чандас ингээд амар хэцүү байгаа хаа ингээд тэгээд тэгэхээр за гэт. Тэгэд ингээд гарваа. Тэр ажлын хувьд бол айгүй хөөрхөн байсан. Яг тэгвэл
манай бас найз ингээд танилцуулж өгсөн. Тэгээ найзын дүү нь над ажилладаг сахгүй өөрөө найзлуудаа хамт. Тэгээ надад ингээд айгүй хүрхэн тусалдаг. Тэгээ хамгийн гол нь надаа ингээд хийж байгаа ажлын маань ажиллаж байгаа хамт олон маань болон ажлын маань хоол айгүй чухал байгаа байхгүй юу? Чухал бэдгийн бэ нэлээ. Тэгвэл гол ажлынхан маань бол яг тэр хамгийн анх ажилласан ажил маань маш дэжиг байсан. Тэгээ маш гоё хоолтой. Айгүй сонирхолтой байсан юм аа. Тэр хагас бүтэн айгүй хурдан өнгөрдөг. Яг хөө ирж очих унаа л айгүй хэцүү байсан. Ер нь л шүн унтах, өглөөч цэрэх гэдэг бол хүний нутагт гадаад дээрээд байж болох угаасаа зүйл тэрийг ингээд сурна, нойртойгоо тэмцэн тийм байна. За эхний ажил тэгээд дуусчихж байгаа. Тэнд ингээд 4-7 хоног ажилласан цалингийнхаа 2-7 хоногийн цалингийн би байрныхаа сарын түрээсэнд өгөөд 2-7 хоног ажилласан цалингаараа аавда гутал авч өгсөн. Тэг ингээд өөр илүү янзын юунд ч зориулаагүй. Ягаад гэвэл тэр нэг сарын хугацаанд манай найз болон дүүгийн зоос надад бүр ингээд аминд орсахгүй юу. Японд ч баг кеттэй өвлжсөн байхгүй юу. Нэг хүүтэн биш. Тэгээд энэ дас яг тийм байх гэж бодоод өвлийнхаа гутламтлыг үлдээгээд ирсэн. Би ч уг нь 11 сарын сүүлээр ирсэн авчрах боломжтой байсан байхгүй юу. Тэгээ гайгүй дулаахан бахуу яхаа ингээд үлдээсэн чи бүр маш хүтэн байсан. Амар хүтэн. Тэгээ би ингээд яг Converse-тэй кеттэйс байхгүй юу. Нэг Converse, нэг New Balance-тэй байсан. New Balance маань ийм сэтгэн болохоор бүр ийм салхин өвтөрдөг. Тэгээ за окей одоо ингээд гутлаа хийдаа өөртөө гэжсэн чинь нэг мэдээ сонсоод манай ээж аав нь ингээд пүүдтэй яваад ахмаа. Гутал аав гэхээр ахгүй энэ зөрүүдлээ гэ. Тэгээ тэгэн гутал нь хүүе би энд ингэжснээс манай аав Монгол илүү хүүтэн доороосоо даарч хүүд болохгүй гэд бодоод тэгээд тэр 2-7 хоногийнхаа мөнгийг солиулаад аав би энэ зөндөө мөнгө олж байгаа. Ингээд ажилд орсон гоё наа. Тэгээд та одоо ингээд нэг гоё гутал авч өмсөө гэд ингээд мөнгө явуулчихсан байхгүй юу. Тэгээ нэг адууны арьсан гутал илүү. Тийм гутал авч яасан. Тэгээ та надаа гоё. Одоо тэрний яг ингээд хариун гэх юм бол та надад гоё ингээд зургийн дараад бичлэг хийгээд явуулаарай гэдэгсэн аахгүй. Тэгээ би энийг хинт үзүүлж байгаагүй одоо та нарт ингээд харуулъя. Амар хөөрхөн ийм бичлэг иржсэн. Тэгэл би бүр бөө аз жаргал. Тэг яг тэр үйл тэрний дараа чаа бас ажил олдохгүй хэсэг явсан юм аа. Тэгээд ер нь аль кеттэй үүлсэн гэж бодохоор вау ямар солиод юм бэ гингээ одоо бодохоор ингээ амар сонирм байгаа байхгүй. Тэгтээ кетнийхаа дотор би юу яаж байсан байхгүй юу? Тэмээний насаа өмсөжсэн. Яаж тэр тэмээний насаа өмсөг харин авчирсан те. Тэгээд тэр ингээд кетэн дотор тэмээний насаа өмстэй. Тэгээд ер нь аль үйлдсэн. Тэгтээ би тэгэж үйлдсэндээ ердөөсөө харамсах ч юм уу нэг тийм юм байхгүй. Яа хөлтлөө гэсэн юм бол байхгүй. Тодорхой хэмжээнд Монголоос хамаагүй дулаахан л та. Тэгтээ яг тэр цалингаараа анх авсан цалин маань амар үн цэнтэйгээр гарсан болохоор надад бүр амар happy байдаг байгаа. Тэгээ саяны үдсэнчлийн бүрхэн бичлэг зурагтай болж авсан. Тийм бэ. За тэгээд ажилгүй явж агаад бас тэгэл тэр зоосороо л амьдраад исэн юм шиг байгаа. Тэгээд явж яснаа ажил олвоо. Нэг солонгосын танган гэдэг аппликейшнаас өөрөө айжсэн хэрнээ ингээд явуулсаар хагаад ажил болоод 2 давхар ажил хийхээр болсон. Тэгээ өглөөн нь 10-аас 3 хүртэл хийгээд тэгээд 4-өөс 8 хүртэл илүү нэг тийм цагийн ажил олоод нэг нь болохоор загсны шиг цайны газар нэг нь болохоор пастаны газар байсан байхгүй юу. Тэр чинь тэгээ 2 сард би бараг ажил олсон юм ба та. Яг ингээд ажил хийгээл байжсэн чинь гинт Монгол юмар санагдал заяа. Гэл тэгт мэгэд амар хямдхан юм байна гэж мэгэл. Тэгээд нөгөө нэг юу ихлээд панхаг амралт эхлээд тэгээ амралтын 1 сарынхаа хугацаанд яг тэр 2 давхрыг ажлыг хийгээд тэг бүр үнэхээр амар ядардаг байсан. Яа их бүр ингээд тэг ингээд дотроо ядж байгаа сэтгэл зүйн маань 2 ажил хийж ийн гэж бодон готл ингээд амар жоохон ядраад. Гэхдээ яг нэг ажил ингээд удаан хийх биш 2 ажил тусдаа ингээд хийхээр бас ер нь бас сонирхолтой. 2 төрлийн захиралтай ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр айгу сонирхолтой байсан л даа. Тэгээ гинт ингээд Монгол ямар санагдаад явхаар болоод тэгээ 1 сар ажилласан цалингаараа Монгол явчаад ирсэн. Тэгээд Монгол 1 сар бүтэн ажиллаж Монгол явж ирснийхаа дараа өөр бүтэн цагийн ажил хайгаад тэгэхэд олдоогүй. Тэгэн гутал
За одоо өөр ажил байхгүй юм чи ингээд буцаад энэ пастаны газар орсон. Энд болохоор ажлын 5 өдөр болохоор өдөөс хойш 4-8 хооронд ажилладаг. Тэгээд хагас бүтэн цэнд нь болохоор нөгөө цайны газар загасны цайны газартаа өдөөс өмнө ажиллаад өдөөс хойштоо энэ загасны бишээ пастаны газар ажилладаг гэсэн юм. Тэгээд 7 хоног ажиллаад 5 дахь өдөр цалингаа авдаг. Энэ пастаны газар загасны газар маань болохоор өдөр болгон өвчтөг гэсэн. Би Монголоос явж ирээд нэх удаагүй найзтайгаа муудаад нүүхэр болоод гинтийн ер нь бол энд бол найзч байна уу, хамаатанч байна уу, хайртай хүн чинь байна уу, тэ ер нь бол хүнд амар 100% итгэж болохгүй чи Германда заавал ямар нэгэн байдлаар байрныхаа барьцааны мөнгийг хийсэн байх ёстой. Тухайн Монгол явсан сарынхаа байрныхаа төлбөрийг өгч чадаагүй. Манай найз дүү хоёр өгчөнд дараа сараас би ингэ ажил хийгээд өгчнөө гэсэн тохиролцоотойгоор явчаад ирээд удаагүй муутцсан. Тэгсэн чинь надаас манай найз шууд за окей одоо тэр нөгөө мөнгө өг гэд ингээд тэгсэн заяа. Тэгээд манай найз надаас тэгээ хассан би зүгээр дүүгээсээ зээлж байгаа байхгүй хамт амьдэр дүүгээсээ ингээд энэ ханаад нь ингээд надад асууж яахан ингээ хүн өрдөөсөө байхгүй чи надад ингээд төр зээлхүү гэж ирээд хасгаасаа эхэлж байгаа юм би одоо жинк цагаан сараар явчаад ирээд тэр тэгтээ надад бүр маш том сургамж болсон. Би ер нь бол энэ үйл явдалд бас баярлаж явдаг. Яг хөө тэрийг энийг та нар ингээд сонсоод мэдрэхгүйгээр ингээд мэдэрч заавал зовж үзэхгүйгээр хадах юутай дансандаа мөнгөтэй байгаарай гэж ер нь бол энийг хэлж байгаа байхгүй юу. Ирчээл би муудаал байр хайхаар болсон гэдгийг хэлээл яаж хаад ингээд манай тэр пастаны захирал ингээд цалингаа жоохон ингээ хаяа хоцроож өгөөд идэг гэсэхгүй. Тэг би ингээд за өнөөдөр ингээ заавал өгчхөө би ингээ байр хайж байгаа. Тэг би ингээ тустай амьдрахаар болсон найзаасаа гээд ингээ тухайн үед угаасаа хаана яаж амьдардаг гэдгийг ингээ анх орохтой хэлжээс байхгүй. Тэгээ тэгж байгаа гэж хэлсэн чинь манай тэр сэжгийн захирал би ингээд манайх чинь хэдэн өрөө байрлаа 3 илүү 4 өрөө байртай чи манай нэг өрөөнд амьдарч болно шүү гэд. Тэгсэн за what гэд би бүр тэгээ тухайн үед найз залуутай байсан. Тэгээ би ингээд би найз залуутай штэ. Би тэгээд яах юм найз залуутай юу гэж хэлэх үү гэд ингээд өөрөөс нэг шууд асуусахгүй юу. Бүр шууд асуусан тэгсэн чинь яах юм тэр нь тэг юм мэдэж яах юм. Угаасаа л хоол агаад дээ. Гиш наавал яах вэ бүр мэдрэл муутай новшчон. Яа тэгэл тухайн цаг мөчөөс хойш ер нь бол надад ингээл амар муухай санагдаад эхэлсэн заяо. Одоо энэ ажлынхаа захирлыг хэдэн сар хүртэл ажиллаа. Тэгээд яаж гарсныг ярэ. Тэр чинь 3 сарын сүүлээр за 4 сараас эхлээд 7 сарын хооронд 3 сарын хугацаанд яхаа хөөрхөн алдаг оноо цалингаа аваад тэгэл явж байгаа л сүүлд нь гэсэн чинь нэг 2-7 хоног миний цалинг манайх ингээд олигтой орлого олж чадсангүй мацсангүй гэсэн шалтгаанаар өгдөггүй. Тэгээ 3-7 хоног дээр нь орохоор нь за окей би болид үү та ямар ч миний цалин өгчөөрэй гэж хэлчихэд тэгээ би загасныхаа цайны газрын хичтэй уйман болоод би өдөөс хойш хайжлаасан гарцаан өдөөс хойш ажил хайж байгаа. Тэгээд ингээ миний цалин өгөхгүй байгаа гэд тэгээд ийм газар ажилласан гэж хэлсэн чинь таньдаг хүн байж тааруул яах вэ? Энэ жижигхэн газар угаасаа нэгээ таньдаг. Тэгснээ яна тэр дүү маань тэх ясгүй дээ аль бид ингээд нэг хилээд үзье гэд. Тэг ингээд чи ингээд цалин мөнгө өгөөл яасан юм бэ гэж ярьсан чинь угаасаа өгнө гэж надад нэг чи яриаггүй байсан хэрнээ өхийн даваан дээр чи өөр хүнд хэллээ гэж хэлээд бүр ууралснаа тэр чигтээ тэгэл миний мөнгө өгөх болсон гэд. Тэгээ нэг 400 гаруй мянган вон авчдаагүй морилсан байгаа. Миний энэ дэрсэн анхны морилт анхны болоод сүүлих байгаасаа гэж хүсэж байна. Тэгэл тийм ээ. Тэр ажил бол ингээд дууссан. Ингээд морилт бас явагдаад дууссан байгаа. Маш сонирхолтой. За тийм гол одоо буцаад 3 сар л байгаа очие. Загасныхаа цайны газар дугасаа ингээд тасралтгүй 8 сар хүртэл ажилласан. Хагас бүтэн санд байсан болохоор тэгээд 3 сард нүүсэн. Гэхдээ нүүхдээ би дахиад хэлний бэлтгэхийн ганцаараа бие дааж гарах ямар төлбөрийн чадамжгүй байгаа хгүй юу. Тэгин гутлаа хэлний бэлтгэлээрээ хамт ирсэн найз маань ганцаараа амьдарч ээж таараа тэгээд хоёулаа хамт амьдарч болох уу гэсэн гэж асуухаа тэгээд зөвшөөрөдөө бид тэр хамт амьдарсан байгаа. Бид хоёр 3 сарын сүүлээс эхлүүлээд гэхээр 6 сар хүртэл гэхээр 3 сар гараа хамт амьдарсан юм байна. Тийм. Маш таарсан бид хоёр. Ингээд бүр амар гоё пазл эвлүүлж байгаа юм шиг айгүй гоё таардаг. Тэгээ хичээлдээ хамт яваад
хичээлдээ уус хэлний бэлтгэлийн нэг анги хичээлдээ хамт яваад хичээлээсээ цуг ирээд тэг хоолоо ээлжилж хийдэг нэг тийм гоё. Тэгснээ хоолоо ээлжилж хийснээ хоолоо идчихэд унтан зав аяга гоё. Тэгээ унтчаад би ажилдаа авчиад орой ирэн бол битээр хамт кофе шоп суугаад топиктэй бэлддэг байсан юм. Тэгээ битээр үнэхээр тэгж бэлдээд аль нь топик бас авч чадсан байгаа. Тэгээ тухайн үед чинь тэр үе ер нь л ингэсэгэд өнгөрсөн юм байна. Яг уу тийм сайн муу гэх юм бол хэлний гоё нэг тэр тухайн үеийн ямар нэг гоё юм гэх юм бол бид нэр хэлний бэлтгэлийн бүх хүмүүсийг удирдлагаа нэг удаа ингээд хамбог өмсүүлдэг ч юм уу тий хамтд нь ингэж юм хийлэгдэг. Эсвэл парк очиж тоглуулж молдог зөв үнэгүй. Тэгээд 5 сард нэг тэгэж очиж парк дээр тоглосон ямар нэртэй парк гэлээ дээ. Тийм байна. 4 сар, 5 сар, 6 сар нэг юмрхүү болж өнгөрлөө. Тэгэж явж агаад тийм 7 сард одоо тэгээд пастаны хайшлаас гарсан гэж байгаа штэ. Тэгээд им болоод гараад тэгээд зөвхөн хаас бүтэн санийхаа ажлыг хийжсэн чинь надад манай Солонгос загасны захирал маань өдөөс хоошхон ажил санал болгоод тэр нь ямар ажил байсан бэ гэхээр махны газар байсан. 4-р 5-та хаас бүтэн санд ажилладаг махны газар. Тэгээд тэнд би 7 сар 8 сард ажилласан юм. Яг 2 сар. Яг 2 сар ажилласан. Тийм гол уг нь бол манай захирал гэж бүр амар галзуу хүүхэн байдаг заяа бүр ингээд өөртөө хүүхаа гэсэн бүр яа бизнесээ хүн бол ингэж л хиймээр гэж бодмаар үнэхээр гоё хүн надад бас маш сайн яагаад гэвэл манай их чи ингэж надад намайг дуучилж өгөөд оруулсан болохоор надад ингээд амар сайн их ч гэсэн ингээд өндөө магтцсан. Тэгээд тухайн газар нэг таалагдахгүй байсан юм аа захирал би тэгээд тоогооч ихч гээд гурал ажилладаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь тоогооч ихсэн жоохон бас ингэж харцдаг заяа. Тэг хүн зүгээр ажиллаа хийж ах чинь ингээд дарамтлаа дээрээс ингээд дарамтлаад ахаар ингээд амар хэцүү. Тэгэл тэр заалаар дүр ингээд нэр хэлж орилоо л гэдэг нь амар хэцүү байсан. Гэхдээ захирал бол миний хамгийн гоё мэдрэмжийг надад өгсөн нь ингээд хэцүү махны газар ажиллах хэцүү тийм ингээд панчаа их болохоор ингээд амар хэцүү. Гэхдээ чи эхний 7 хоног би чамд алдахыг зөвшөөрнө. Би чамд үнэхээр алдахыг зөвшөөрнө. Алдаж болно. Хүн мартаж болно. Тэгээд дараа 7 хоногоос нь илүү сайн хичээгээрэй гэсэн нэг тийм яг юм миний юм Японоос сурсан юм амар гоё зан чанар туршил юм юу гин тэр одоо зүйлэхгүй. Японууд бас дөнгөж орж байгаа хүмүүсийг алдахыг зөвшөөрдөг. Алдвал ингээд дээрээс нь чичлээд идэг биш. Тэгээ тэгүн гутал тийм гоёор ингээд намайг хүлээж аваад ингээд ажилласан. Ажил нь ч ер нь бол сурчвал амархан. Гэхдээ 2 сар ажиллаад би ингээд миний аавраа ингээд амар өвдөгдөөд би уг нь хитгэн цаг тэр чинь хитээс ажилдаг байлаа. 6-7-оос ажилдаа яваад 11-12 гэж тардаг. Тэгээд захирал орой хүргээд хүчтэй гэсэн л та. Тэгээд ажил нь нэг хэцүү хүнд бол биш хэрнээ. Махны газар чинь хүмүүс мах идэнгээ маш их хэмжээгээр ууд юм бэ яаж яхаа солонгосчууд чинь тэр чигтээ заавал ууд амар их ууд. Тэгэл ингээл тэр их ууж байгаа би ингээд бас уусан хүмүүст яг хүмүүс ууж болно л та зүгээр ууж болно шүү дээ. Гэхдээ ингээд тэр нь ингээд байнга тийм ууж байгаа хүмүүсийн хажууд байгаад байгаа нь намайг ингээд амар ядраагаад та. Тэгээ би орой ингээд ирэх болгондоо нөгөө хамт амьдардаг найздаа яа өнөөдөр бүр юм байлаа тийм байлаа яа гинг бүр ингээд өгсөн байдалтай орж ирсээр хагаад тэгээд сүултээ бүр үнэхээр шантраад үнэхээр тэр ажлаа шантарсан. За би ажил хийвэл ийм арх дарстай ажил бол ердөөсөө ч хийж чадахгүй юм байна. Тийм тэр арх уусан хүмүүс тип бүр амар хөөгдөг заяа. Би энэ дэрснээс хойш 90,000 тип анх удаа тэндээс авч үзсэн. 50,000-аар өгөөд 20,000-аар өгөөд 10,000-аар нөгөө заяа. Надад 90,000 тип би миний цалин чинь өдрийн 90,000 байсан шүү дээ. Тэгснэ 90,000 тип авч байхгүй. Яг хөө тэр тип ми авч байгаа нь бол ер нь бол гоё удал гоё л доо. Гэхдээ л би тэгэж чадахгүй юм билий. Тэгээ нөгөө засны газрын хичээл тас хийлээд ингээд орой тарж байгаа болохоор тэгээ би ингээд 12 гэж тарчаад ус тасанд ороод унтах гэсээрээ л ингээд байна. Тэгээ өглөөний хичээлдээ яваад ингээд надаа миний ингээд оройны нойр надад маш их чухал. Тийм болохоор би энэ оройны ажлыг бол хийж чадахгүй байна гэж хэлээд. Тэгээ тэр ажлаасаа бас гарсан. Ер нь бол өөртөө тухтай тийм л ажлыг хийхгүй бол бүр илүү их ядарна шүү дээ энд.
Тэгээ үйлчлүүлэгч ихтэй газар байх юм бол тэгэж явж агаад юу яасан юм бэ? Яг дундуур нь би ингээд хэлний бэлтгэлийнхаа хичээлийг нэг тасалдгүй байсан хгүй юу? Бүр яасан ч тасалдаггүй. Тэгээд яг уу дундуур нь ганц нэг ажил гарч ирлээ гэх юм бол тухайн үед тасалдаг. Яг тэр хэрэгтэй гэж бодож тасалдаг. Мөнгө хэрэгтэй юм чинь гэж тод 1-2 нэг 7 хоногт нэг удаа тасалж масалдаг ч юм уу. Тэгээд тэгсэн чинь одоо миний ажиллаж байгаа ажлын газар хаа нэг ингээд хүүхдүүд өөртөө Монгол хүүхдүүд төлөө авахар болохоор ингээд зүгээр 1-2 өдрөөр ажиллах хүүхдүүд хайж аваад ажилладаг байхгүй юу. Тэгээд би хэд удаа энэ газар ингээд ажиллаж үзээд бүр маш тухтай заяа. Амар тухтай. Ингээд аимшигтай хачаалалтай. Тийм юу ахгүй юу? Уламжлалт нэг тийм хоол солонгосын. Тэг ингээд хүмүүс бүр үнэхээр амар их байдаг. Гэхдээ миний нөгөө нэг түрүүний ярьсан хоёр хамт ажиллаж байгаа хүмүүс маань болон хоол аль нь бүр амар гоё. Тэнд ингээд ачаалтаа алуулж яхад захирал хийжээж бид нэрлээ ойрлдоггүй. Тэнд ойрлдог хүн байхгүй. Амар ойлгодог. Бас анхны өдрийн маань амар хайрлаж хүлээж авч үзсэн. Тэр ингээд надад амар чухал байгаад байгаа. Ер нь бол цаашид яаж ажиллах вэ гэдгийг ингээд харуулцдаг. Тэ хамт ажилладаг ихчнэр ч гэсэн ер нь л дайггүй. Яг уу ганц нэг хэл ам ч юм уу загнах магныхам гарна тэр бол ердөөсөө байж болтго л зүйл. А тэгээд ганц нэг биш байнгын үргэлжлээд идэг тийм сэжгийн балер юм бол ингээд бяцхан зүрх маань гэж бяцхан сэтгэл зүрх маань дийлэх байгаа байхгүй юу. Тим юмыг тэсэж төвчж ингэж амьдарч ажиллаж яах юм бэ те. Тэгүн гутал тэр ингээд ажлуудын дараа ер нь л энэ хамгийн гоё тухтай ажиллаа. Яг хөө миний загсны газар бол миний хамгийн тухтай ажил. А хоёр дахь нь энэ ажил баггүй юу. Бүтэн цагийн ажил хамгийн гол нь үлэн зориултал ажилдаг. Тэгээ 1-2 хоног ажиллаж үзчихээд надад амар таалагдаад. Тэгээ би махны газраас гарсныхаа дараа за хэрвээ ямар нэгэн байдлаар ингээд ажилтны хэрэг болох юм бол би бэлэн байгаа шүү. Би энд ингээд сууршиж амьдрахаар болсон. Тэгэх юм болохоор ингээд ажиллах боломжтой гэх ингээд захиралтай хэлээд тэг би тэрийг ингээд 7 хоногт бараг заавал 2-3 удаа ингээд мессеж бичиж үлдээдэг заяа. Танад хэрвээ ажил гарах юм бол би байгаа шүү гэд ингээд бичиж үлдээдэг. Тэгэл намайг тоодгүй байсан юм уу? Тэгэл хаспиталын ажлыг хийж явж байгаа л тэгсэн чи гинт нэг өдөр чи нэрнгээсээ энд ажиллахаар амьдрахаар болсон юм уу? Харин манай нэг ажилтан гарчаад тэгвэл чи доктортой ажиллана гэвэл одоо ингээ манад ороо гэд. Яа тэр мэдээг сонсох мэдрэмж бүр амар гоёсэн. За бас нэг талаараа муухай байсан нь 6 сар ажилласан загасныхаа газрын захиралд яаж хэлнэ гэж бодож ийсэн. Тэгэл өөрийнхөө амьдрал хийстэй. Ер нь бол өөрийнхөө төлөө ингээд бас орчноо сольж үзье гэж бодоод хэлсэн. Тэг би ингээд өөр ажил хийхээр боллоо гэд хэлсэн байгаа. 8 сарын сүүлээр хэлж гараад одоо 8 сарын сүүлээс одоо хүртэл доктортой яг нэг ажил дээр байгаа. Хэцүү үедээ хэцүү, гоё үедээ гоё тийм байна. Ингээ ажил ярахаар тэр чигтээ ажил ярьж таарад ах юм. Тэгээд найзтайгаа хамт 3 сар амьдраад 7 сард нь за одоо би ингээ ганцаараа амьдрья гэсэн шийдвэрт хүрсэн. Мөнгө ч гэсэн ер нь бол боломжийн болоод барьцаа мөнгөтэй, байрны түрээсээ өгч мөнгөтэй болоод тусдаа гарваа. Тусдаа гарсан байр маань энэ вэ. Тэгээ энэ байрандаа би бас яг 2 сар амьдэрсэн. Тэгээ уг нь бол надад бүр ингээ амар таалагдчихсэн. Би яг найзаасаа нүүхтэй би ингээл гоё өндөр таацтай тэг ингээл обонтерчтэй цагаан нэг тийм нэг хөөх яг юм жижигхэн нэг юм байранд ормоор ингээд ярьж байгаа л дөнгөж хайж эхлүүгүй юу яг энэ байр олдоо тэгээд би орж ирсэхгүй ямар аз жаргалтайгаар орж исэн. Тэгээд манай байрны эзэн ч гэсэн маш дайжгүй мэгтэй эмээ байж тараад тэгээд 2 сар болоод гарсан. Яагаад гарсан бэ гэхээр манай байр жоохон юмтай байсан. Одоо ингээ хэлэхээр надад хүмүүс итгэхгүй гэдэг нь ердөөс мэдэхгүй байна. Ямар тайч юу болсон бэ гэхээр одоо энэ бол жинхэнэ болсон явдал заяа. Манай байр сүнстэй байсан. Сүнс юм уу? Юу ямар хүчин зүйлийг мэдэхгүй. Би гэртээ орж ирээд шууд ингээ гараа угаадаг байхгүй юу? Тэгээд гэлөө ороод гараа угаа зогсчихсэн чинь төс тас гэл явцсан заа. Амар зочоол юу болчихоо гэд ингээд юу наасаа нойлоос ингээ гарч ирээд харсан чинь
одоо ингээд зургийг харуулъя. Манай одоо тэр хөрөгчнээр байгаа пэйжний дээр байсан лаа болон лааны юм хавтгаар цоор хоёулаа ингээд унаад шидэгдээд одоо орны хөл дээр ирсэн байсан. За хэсэгэн бодох хугацаа өгье. Маш олон удаа ингээд бодсон. Тэгээд хүн чинь ингээд шокнд орохоор одоо юу болоод байна гэснээ шууд лаага сүртэн аваад байранд нь тавьснаа гинт айж эхэлт юм билий. Яад энэ хүнд юм яаж унах вэ гэв. Би тэгээд унгаач туршилт хийж үзсэн заяа. Тэр лааг унгаангууд лаа ингээд өнхрөөд явж байгаа байхгүй юу? Тийм өнхрөх чимээ бол гараагүй нэгт. Тэгээд лаан суйртайгаа унж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь. За юу н лаан унсан байлаа гэхэд яг тэр дээрээс унгаангууд өнхрөөд орны толгой дээр очиж хөл дээр очиж болно. Тэр лааны суурд өргөлж юм яаж ч өнхрөөд тийш очихгүй. Унгаах юм бол яг газар тэр доороо хөршнийхэн доор унаа. Тэгсэн чинь тэгэж унаагүй. Бүр ингэ шидэгдсэн байгаа байхгүй юу? Ингээд бүр ингэ хол шидэгдсэн. Тэгэл би шууд айгаал ихч руугаа залгаал. Сая гэрт имэн болоод өнгөрлөө. Энэ яг юу үлдв вэ? Гэ за. Маргааш нь ажилдаа явсан хгүй. Ажилдаа явбал хамт ажилдаг монгол охиндоо хэлвэ. Өчтөр имэн боллоо. Одоо тэгээ яах вэ? Гайгүй л гэж бодсон ч бодож байгаа гэд хэлсэн чинь манай тэр найз амар сонин тариалнаа. Ийм уртлын юмтай баригдсан таны байдал юм байна л да. Гэсэн. What? Гэдэг ингээ үргэлжлээ сонссон чинь манай хэлний бэлтгэлийн найзаас тэнд ингээд амьдрдаг гэж жагаад нэг унтаа цэрсэн чинь нүдэнд нь юм харагдаад тэгээд бараг галзуур хашахад гарсан шүү дээ. Гэдэг юм да. Тэрийг сонссны дараа би яг өөрийгөө анзаарсан. Юу вэ гэхээр би тэр байранд шүн болгон зүгээр л сэрдэг байсан. Ингээд нойрмолоод ингэж сэрэх биш. Зүгээр ингээд минут байж байгаа л ингээд автоматар шууд нэгтчихдэг. Байсахгүй тэг ингээд яг энэ гэрэл тэг ингээд нэгтчихдэг заяа. Хөшөг болохоор ингээд ягаан өнгөтгөөсөн болохоор гадаах гэрэл ингээд орж ирдэг. Тэгэхээр гэр ингээд тас харахгүй бол биш. Ер нь бол ингээд юм харагддаг. Тэг ингээд гинт ингээд нүдэнээ цэрчээл бусаад ингээд унтчихдаг. Яг тийм туршилттай болсон байснаа гинт тухайн үед анзаараад тэгснээ нэрээ намааг ингээд сэрсэн чинь нүдэнд юм харагдчихвол яана гэсэн айдас намайг шууд нөмрөөд авсан заяа. За бали нөө гэд. Тэгээд ер нь бол нүүсэн байгаа. Тэгээд 2 сар амьдэрсний дараа энэхүү байранд орж ирсэн. Энэ байранд би бүр амар хайртай. Энд бүр удаан амьдрмаар санагддаг. Тэгээд за нөөгээд ийм юм боллоо гэд хэлээд барьцаа мөнгө авах гэсэн чинь нөгөө нэг сайхан ааштай байсан юм ээж байхгүй. Амар шигтэй хайштай юм болж тээ. Тэгснээ ингээд миний байрны барьцааны мөнгө хөхгүй гээ заа. Тэг бүөөлж үзээ. Надад мөнгө авахгүй би дараагийн байрны барьцааны мөнгө өгөх хэрэгтэй гэд. Тэгээд тэгсэн чинь за окей гэдэг ингээд өгөөд. Тэг энэ байранд ирсэн байж гин. Одоогийн байдлаар энэ байранда сайхан тухтай, дулаахан, гоё энергитэй гоё амьдраад тэгээд тогтсон ажилтай байж гин. Тийм байна. Ингээл нэг жил болчих тээ. Голөгтүүлж үзсэн байна. Юмтай байранд байж үзсэн байна. Найстайгаа хамт амьдраад хөөгдөж үзсэн байна. Тэг ер нь бол амьдрал зөндөө үздэм юм аа. Тэг ядарч олсон мөнгөө хэрэгтэй зүйл зарцуулаад тэрнийхээ аз жаргалыг бас мэдэрч үзсэн. Хичээллэж үзэх юм бол топик гэдэг зүйл ямар амархан юм бэ гэдгийг ингээд бас мэдэрсэн жил байла. Энэ ямар баг 12 сард ийм жил болж өнгөрлөө гэж ярьдаг бичлэг болох гэдэг юм шиг байна. Гэтэ яах вэ? Яг л жил болсон тухайн жилдээ юу болсноо ингээд яг ярьж байгаа бичлэг болж гэж бодож байна. Үнний газар ирэх юм бол үнэхээр олон юм үзэн, нүд тайлна. Нэг их хүмүүстэй би энд нээлтгүй. Гэхдээ хаа нэг ингээд бас тэгээд муулаад ч юм уу те. Бүр нийлэхгүй гэд ингээд идэг бол биш. Хаа нэг цаг заван таарад
Амьдралт нь гайгүй хон бол ингээд хамт суун, уун. Тэгээ тэгэн гутал энэ жижигхэн газар чи ямар их ховч бэ нэмэ гэдэг бас ингэж мэдэж аваа. Тэгэн гутал одоо яг хүүхдүүд ингээд айгүй энд жоохон байгаа даа байхгүй юу? Жоохон хил амаа билүүдэд байгаа. Тэгэхээр та хэд ч гэсэн хүний газар хил амаа яаж татаж явах уу, яаж дэлгэж явах уу гэдгийг ингээд амарсан мэдэх хэрэгтэй. Би ч гэсэн тэрнээс өнөөдөр мэдэрсэн байгаа. За ер нь бол нэг иймэрхүү нийтжил маань. Ойрын үедээс ингээд бас яагаад бичлэг хийхгүй байгаад байсан бэ гэхээр би яг ингээд өөрийгөө олж мэдсэн, өөртөө ярилцаад тэгэн гутал ойрд үзсэн миний подкаст бичлэгнүүд хүмүүст амар хэрэгтэй, надад ч гэсэн хэрэгтэй тийм бичлэгнүүд байгаа цаахгүй. Тэгэн гутал би бичлэг хийхээрээ би бас хүнд хэрэгтэй юм хийхгүй, шал хэрэггүй юм хийгээд тэг хүмүүснийг үзэгчгүй гэж бодоод бэйсэн бэнлээ. Гэхдээ буцаа цаг хугацааг ухраагаад те би анх яагаад энэ бичлэгийг яагаад YouTube хийдэг болсон гэхээр би зүгээр л дурсамжаа үлдээх гэж дурсамжаа бичлэг болгож үлдээх гэж би энэ бичлэгүүдийг анхудаа хийж исэн. Тэгээ яг ингээд одоо миний буцаад босыг бичлэг хий гэдэг мотивацийг болохоор миний хуучин бичлэгнүүд надад өгдөг. Хуучин бичлэгнүүдээ үзэх юм бол надад бүр ингээд аим гой санагдаад хүүх нэр юм байсан штэ гэд яг л энэ мэдрэмжийг авах гэж би бичлэг анх хийж эхлүүлсэн. А тэрээ маань хүмүүс үзнэ үү, сонирх нь үү? Нэг амар бол хамаа байхгүй юм бэ штэ, халуунаа гэж бодсон байгаа. Тэгээд яг хаяа үнэхээр хэрэгтэй байвал хэрэгтэй мэдээлэл хүрээд хэрэгтэй хүнд нь ингээд сонсоод энэ бичлэгийг ингэж ойлгосон бол гоё л байна. А гэхдээ дараа би энийг яаж ч амьдрах юм бэлээ? Хаанч байж ах юм бэлээ гэд би нүг хэлэх амар дуртай яг хаанч байж ах юм бэлээ. Энэ бичлэгээ нэр ингэжсэн шүү гэх ингээ бодохоор айгүй гоё байх бах. Нэлийн бүдгэн бадган болоод үлдэх дурсамжууд бас байгаа штий. Энээс илүү хойшлолтон дурсамж бүтээн. Тийм. Тэгэхээр эднэр маань ингээд алга болно. Тэгээ зураг бичлэг болоод яриа болгоод үлдээж байгаа да айгүй баяртай байна. Тэгээ тэрийг маань та бүхэн бас үзэж байгаад ч гэсэн баяртай байна. Сошиал дээр ер нь бол аль алах хүмүүс ч аж жаргалтай байгаа зүйлээ хуваалцдаг штеп. Тэгээд явсаар агаад угсаа нэг амир юм хүм хуваалцдаггүй, чимээгүй байдаг. Тийм хүн болсон байна. Гэхдээ нөө миний хийхийг хүсэж байгаа зүйл бол би жаргалтай ч өнөө зовч ч өнөө бүгдийг ингээд хуваалцаад бичлэг хийхийг үнэхээр хүсэж байна. Тэрийг маань зүгээр ойлгоод тэ намайг надад тусалж дэмжих шашин тэ намайг дэмжээрэй. За ямар тач баяртай. Бичлэгийн хүртэл хүлээн авч үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.